Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ залуу харагддаг хүмүүсийн онцлогийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Залуу харагддаг хүмүүс ихэнхдээ инээмсэглэдэг. Инээмсэглэдэг хүмүүс сэргэлэн харагддаг. Тэд ад жаргалтай аавра ялгаруулж амьдралаас таашаал авч чаддаг. Инээмсэглэл нь зөвхөн залуу мэс сэтгэл төрүүлэхээс гадна амьдралыг сайжруулах хоёр үндэстэн нөлөөтэй. Үүнд нэгдүгээрт нь өөрийгөө хор хүнэлгүй сэтгэл татам гэдгээ бусдад уриалдаг. Хоёрдугаарт нь бусдын болон өөрийн эрүүл мэнд сэтгэл санааны байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Японы клиникийн сэтгэл зүйч Мичико Ёшида хэлэхдээ инээд нь хүний биеийн дархлааг сайжруулах, тархийг идэвхжүүлэх, мэдрэлийн системийг тэнцвэржүүлэх, бие махбодын ач тусдаагаас гадна хүнийг ад жаргалтай тайвшрах гэх мэт эерэг нөлөө үзүүлдэг гэжээ. Дур булам хүмүүсд мөн залуу харагддаг онцлогтой. Дур булам эмэгтэй гунигтай нөхөрсөг бус эмэгтэйгээс хамаагүй залуу сэтгэл төрүүлдэг. Тэд инээмсэглээ зогсохгүй хэн нэгэнтэй мэдлэгтэй ч дур булам хөгжилтэй харагддаг. Дараа нь сорилттой сэтгэлгээтэй хүмүүсүүд залуу харагддаг онцлогтой байна. Бид нас ахих тусам ажил гэр бүлтэйгээ улам бүр холбоотой болдог ч ийм нөхцөл сониуц замтай идэвхтэй байгаа хүмүүс залуу харагддаг онцлогтой. Тэд янз бүрийн зүйлд ийм сонирхолтой тууштай байх нь хүмүүсийг амьд ад жаргалтай болгодог. Залуу харагддаг хүмүүсүүд арьс арчилгаандаа үргэлж анхаарал тавьдаг байна. Таны арьс 30 нас хүрсний дараа эргэлтийн цэгт хүрдэг гэж тэд хэлдэг ч өдөр тутмын арьс арчилгаа таны арьсыг өөрчлөх нь гарцаагүй. Эрүүл арьс нь залуу мэт сэтгэл төрүүлдэг. Японы загвар өмсөгч Томока Яназава хэлэхдээ арьс арчилгаагаа зөв хийх нь гэрэлтсэн толгор арьсны сэтгэл татам байдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэжээ. Чигшилтэй арьс нь уян хатан чанараа хадгалж унжихаас сэргийлж залуу харагдуулдаг. Дараагийн онцлог нь цэвэрхэн арьстай хүмүүсүүд залуу харагддаг онцлогтой байна. Нас ахих тусам хөгшрөлтийн толб үрчлээс нэмэгдэх тул цөөхөн байх тусам залуу харагддаг. Дараа нь нүдний эргэн тойронд хар хүрээ байхгүй байх. Нүдний эргэн тойронд хар хүрээ нүрийг хөгшин харагдуулдаг. Нүүр будалтаар натурал төрхийг бий болгох нь залуу харагдуулдаг. Хэтэрхий хүнд нүүр будалт нь таныг хөгшин харагдах шалтгаан болдог байна. Цайвар сүр будалт хэрэглэж нүдний будалт уруулын будгаар эрүүл гэрэлтэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь танд залуу мэт сэтгэл төрүүлэх болно. Нүүр будалт нь нүүр царайнд ихээхэн нөлөөлдөг тул өөр тохирсон нүүр будалтын хэв маягийг хайж олох хэрэгтэй. Үснийхээ гялалзсан байдлыг сэргээх нь залуу харагдах онцлогтой байна. Үс нь арьс шиг чухал юм. Гялалзсан үс нь залуу харагдах чухал үүрэгтэй. Үсний хэд тод өнгөнөөс зайлсхийж гэрэлтүүлэхэд анхаарлаа хандуулаарай. Өөрийн арьсны өнгөнд тохирсон байгалийн өнгө сонгох явдал чухал юм. Дараа нь эрүүл бие галбир нь таныг наснаас залуу харагдах онцлогтой. Хэд тарган эсвэл хэд туранхай байх таныг хөгшин харагдуулдаг. Сайхан байрлал нь таны биеийг бүхэлд нь гойлог харагдуулах бөгөөд энэ нь таны галбирыг сайжруулах нөлөөтэй. Загварлаг хувцасладаг хүмүүсүүд залуу харагддаг онцлогтой. Загварт анхаарлаа хандуулдаг, өөр тохирсон загвараас таашаал авдаг хүмүүс бусдаас залуу харагддаг байна. Эерэг сэтгэлгээгээр амьдардаг хүмүүс залуу харагддаг онцлогтой. Аливаа зүйлийг эерэг талаас нь харснаар та өдөр тутмын амьдралын хамгийн энгийн зүйлээс ч баяр баясгалан олж чадна. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.